1985 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн чиглэлийг баталж 3 дугаар сарын 15-ны өдрийг олон улсын хэрэглэгчийн өдөр хэмээн зарласнаас хойш дэлхийн нийт 38 дахь жилдээ энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүр энэ өдрийг олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас зарласан урьяан дор улс орнууд хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүлэг олон нийтэд чиглэгдсэн бүтээж ажлуудыг тухайн салбарын байгууллагатай хамтран хийж хэрэгжүүлж ирсэн. Энэ жилийн тухайд цэвэр эрчим хүчний шилжилтэд дамжуулан хэрэглэгчдийг чадваржуулах гэсэн сэдэв зарлагдаж, энэхүү арга хэмжээг шудраг өсөлтөө хэрэглэгчийн төлөө газар, төрийн захиргааны төв байгууллага, бусад төрийн бус байгууллага аж ахуй нэгж хувь хүн хэрэглэгч нартайгаа хамтран энэ нээлттэй өдрийг зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчийг нутагшуулах, эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барих, төлөвлөхөд зориулж ногоон технологийн шийдлийг танилцуулах, шинэ бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээний зах зээл, өрсөлдөөний тэгш орчныг бүрдүүлэх, аж ахуй нэгж үйл ажиллагаа үзүүлж байгаа аж ахуй нэгж хувь хүн хуулийн этгээдүүдийн танилцуулгыг өнөөдөр энэ өдөрлөг дээр танилцуулах зорилготой юм а. Нээлттэй өдөрлөг арга хэмжээнд салбарын болон төрийн болон орон нутгийн байгууллагууд хамтран оролцож байгаад бид бүхэн таатай байна. Эдгээр байгууллагууд бол эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, нийслэлийн засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, Монголын амны орон сууц, инновацийн хөгжлийн төв төрийн бус байгууллага, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг бусад аж ахуй нэгжүүд хамтран оролцож байна. За үүн дээр мөн дурдаад хэлэхэд банк санхүүгийн байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн зээл бусад тусламжийг үзүүлж байгаа санхүүгийн байгууллагууд энд оролцож байгааг дурдж хэлэх зүйтэй. Манай улс эрчим хүчний нийт хэрэгцээний 90 орчим хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц 10 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэдэг гэсэн тооцоо байдаг. Дэлхийн эдийн засгийн хэмжээнд эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаа эмзэг бүлгийн хэрэглэгчид онцгой нөлөө үзүүлж байна. Дэлхийн эрчим хүчний 2022 оны эцэст 50%-аар өсөж, за 23 он гэхэд энэ хэвээр үргэлжлэх янзтай байна. Монгол улсын засгийн газраас доктортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, логистик, аялал жуулчлалыг дэмжиж, ухаалаг ногоон хотыг, Шинзүү хотыг хөшгийн хөндөд байгуулахаар шийд гарсан. Энэ хүрээнд Монгол улсын шадар сайдын ахалж байгаа ажлын хэсэг хөшгийн хөндөд байгуулах, Шинзүү хотыг байгуулахад эрчим хүчний дэд үтсийн болон бусад салбарыг ногоон технологи, эрчим хүчний хэмнэлттэй нөхцөл байдлаар шийдэхэд шийдвэрүүд гарч байгаад өнөөдрийн үйл ажиллагаа хамт бас явж байгаа юм. Энэ бол Монгол улс олон улсаар хөл зэрэгцэн алхаж байгаагийн нэг илэрэл гэж ойлгож байна. Тасралтгүй өсөлт нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хязгаарлагдмал нөөц их усүр ашиглан тогтвортой байгаль орчинд ээлтэй байдлаар хангах, сэргээгдэх эрчим хүчний хэмнэл, ухаалаг шийдлийг бодлогоор дэмжиж хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ цаг үед өнөөдрийн арга хэмжээ хувь нэмрээ оруулах гэж бодож байна. Та бүхэндээ нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн баяр хүргэе. Дахин олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг та бүхэндээ хүргье. Баярлалаа. Баярлалаа танд. Одоо та бүхнийхээ